За сайн уу манайхаа, өнөөдөр та нартай нэх хөөрхөн дулаахан дурсамжтай гэр бүлэрээ суугаад үзэхэд тохиромжтой 1998 онд гарч исэн The Parent Trap хэмээх киног товчлон ярьж өгөхөөр бэлдлээ. Хэрвээ энэ киног үзэж байгаагүй бол зав гаргаад киногаа бүтээр нүсхийг зөвлөмөр байна. Харин өмнө нь аль хэдийнэ үзсэн бол дурсамжаа сэргээгээд бичлэгээ дуустал нь үзээрэй. Тэгэхээр кино маань хүүхдүүд зуны цусландаа иж буугаар эхэлнэ. Тэдэн дотор Холли хэмээх охин овоолсон цүнхнүүд дундаасаа өөрийнхөө гаргаж дийлэхгүй байх ба удалгүй хоёр охин түүнд ирж тусалснаар тэд ядах юмгүй найзууд болоодгож байгаа юм л да. Эндээс бид Холли Калифорниагаас ирсэн болохыг мөн түүний аав нь усан үзмийн мангар том талбайтайг мэдэж авах болно. Тэдийг авсны дараа Эни хэмээх охин мөн л энэхүү цусланд амархаар Англиас ирсэн байх ба гэрийн үйлчлэгч Мартинтайгаа найзууд чиглэл дотн байдгаас гадна зөвхөн өөрсдийн гэсэн салах яс мэндчилгээний хөдөлгөөнтэй юм бэлээ. Ингээд хэд хоногийн дараа Холли манд хоёулзуур сэлмээр ээлж дараалан өрсөлдөгч нараа хожиж бараг бүгдийг нь дуусгаж идэг шүү. Харин энэ үед нь Эни хурч ирэн тулдахыг хүсснээр охидууд манд хоёулаа л нэлээд чадварлаг байж тааран энэ тэнцүү үзэлцэж эцэст нь Холли хожигдсон ус руу унтал Эни түүнд илтгэж туслахыг хүсэн гараас унгадаг боловч түүнийгч бас услуу татаад унгаагатдаг. Ингээд цуслангийн багш нь тэднийг гар барихыг хүсснээр охид манд маска тайлан дургуйхан эргэж харах болно. Манай хоёр талент харж буй мэтэл санагдан бие биетэйгээ ямар адилхан болохоо бодож шоконд орон зогсдол эргэн тойрных нь хүүхдүүд ч бас тэднийг харан гайхацгааш байдیں۔ Гэтэл Холли банцсандаа анзаараагүй мэд аашлахыг оролдон яагаад бүгдээрээ тэднийг ширтээд байгаа талаар асуудал Эни өөртөөгөө адилхан харагдаж буйгаа тайлбарлах гэж хичээсэн ч Холли харин түүний нүдний цаг ойрох юм байна энтер гээд гаднах төрхийг нь гоошилж эхэлтیں۔ Эни ч хариуг нь тэр тороо барьж өөрсдийнхөө гол ялгааг туйлзуур сэлэн болохыг хэлэн өөрийгөө илүү сайн гэдгээ илэрхийлээд охидууд маань хоёр талаас уура барьж ядан уур амьсгал хөөхөн ширүүсч эхэлтэл багш нь тэдний яриаг таслан болиулж амжнаа. Үүний дараа нэгэн орой Эни маань покероор бүх охидыг шуулж байтал Холлиж түүнтэй үзгээр орж ирснээр охид маань дахин ширүүн өрсөлдөж сүултээ бооцоогоо ч илүү сонирхолтой болгон хожигдсон нэг нь нуур руу нүцгэн үсрэхээр тохирцгоодог. Тэгээд хүзрөө дэлгэтэл Холли Royal Flush-та байж тааран Эниж тохиролцооны дагуу бүх хувцаа тайлаад нуур руу үсрэн шүү дээ. Гэтэл Холли найзуудтайгаа нийлэн түүний бүх хувцсыг авч явснаар жинхэнэ дайн эхэлтийн байгаа зү. Ингээд маргааш нь Холлиг байшиндаа иртэл тэдний орнуудыг дээвэр дээр нь гаргаад тавьсан байдаг ба үүнийг харсан Холлиж найзуудтайгаа нийлэн Энийг унтаж байх хооронд байшинд нь нууцаар орж хорлон сүйтгэх ажиллагаагаа амжилттай явуулж чадсанаар Эни болон түүний найзууд маргаашин сэрээд бөөлгийн болцоодгоос гадна цуслангийн хоёр багш нар шалгалт хийж яваад тэдний бэлдсэн уурхинд бас ороодохтیں۔ Ингэснээр манай хоёрыг шийтгэн аслагдсан байшинд хандтан байлгахаар нэг ёсондоо цөлж байгаа юм л да. Эндээ ирээд ч охид маань үргэлжлүүлэн үзэлцээстэй. Гэтэл нэгэн өдөр гадаа бороо орж хүчтэй салхилтал Холли ганцаараа цонхоо харж дийлэхгүй байсан тул үүнийг харсан Эни түүнд ирж тусалснаар манай хоёр ч энэ удаад бие биетэйгээ ийдэг харьцах боломж олдох болно. Охид маань ч тэгээд гэр бүлийнхээ талаар ярилцсан Холли аавтайгаа харин Эни ээжтэйг амьдардаг болохоо хэлтгээс гадна бүр төрсөн өдөр нь нэг өдөр болохыг мэдээд ихэд гайхацхан шүү дээ. Эни түүнээс үргэлжлүүлэн ээжийнхэн талаар асуутал Холлиг баг байхад нь аав ээж нь салсан болохоор ээжийнхээ талаар сайн мэдэхгүй байдаг ба хуучны ганц зургал өөрт нь байдаг болохыг хэлэхэд Эни ч өөртөө байдаг аавынхаа зургаа гаргаж ирэн харуултал тэдний зураг нэг бүтэн зурагны хоёр хэсэг нь байж таардیں۔ Ингээд манай хоёр ч өөрсдөө ихрүүд болохыг мэдээд сэтгэл нь хөдөлгөөн баярлсаар тэрвэрлдэх болно. Оройн охид маань ээж аавынхаа талаар ярилцсан. Нэг нь ээжтэйгээ нөгөөх нь аавтайгаа уулзмаар байсан тул цуслангаа сарихтаа бие биетэйгээ солигдохоор болдог ба ээж аав нь хизээ нэг өдөр тэднийг солигдсныг мэдээд буцаагаад солихын тулд дахин уулзах боломжтой хэмээн бодцгоодیں۔ Ингээд манай хоёр бие биедээ өөрсдөө мэдих зүйлсээ нэгт нэгэнгүй зааж өгсгөн Эни маань Холлигийн оронд очихдоо урт үстэй чихээ цолоогүй байдлаар очиж болохгүй тул Холли түүний үсийг нь өөрийн шигээ болгоод чихийг нь хүртэл цоолж өгөх болно. Удалгүй гэртээ харих өдөрч болсноор бие биедээ хөөхөн дассан хоёр маань амжилт хүссээр салцгаадаг. За ингээд Холли маань ээжтэйгээ уулзна гэхээс догтлосоор Англид иртэл Мартин түүнийг тосч авах ба манай хүн чихрээсээ сурснараа түүнтэй мэдчлээд гэртээ ирэн хамгийн түрүүнд өвөөтэйгээ уулзаад түүнийг халуун дотноор тэврэх болно. Удалгүй ээж нь түүнийг дуудснаар Холли маань үнэхээр их баярлан энэ хугацаанд ээжигээ зөндөө их сансан болохоо хэлдэг. Үүний дараа манай хүн ээжтэйгээ хамт ажил руу явах ба тэдний ээж Элизабет хормын даашинсны алдартай дизайнер юм бэлээ.
Холли маань ээжийнхээ ажлыг харан үнэхээр их бахархан цагийг хөвгөлтөө өнгөрүүлэх болно. Харих замдаа манай хүн аавынхаа талаар шалгааж эхэлдэг ба ээж нь ч түүний хизээний өдөр ийм асуулт асуухыг нь мэдчихснаа хэлээд аавыг нь үнэхээр царайлаг залуу байсан талаар мөн түүндээ усан онгоцсон дээр анх танилцсан болохоо хэлж өгдөө. Харин Эни маань энд аавтайгаа уулзсан мөн л үнэхээр их баяртай байх ба баярлсандаа бүр өгүүлбэр бүрийнхээ ард өөрийн ирэхгүй ааваа гэж хэлээд байдаг. Ингээд тэдний гэртээ ирэл Холлигийн асрагч Чеси түүнийг тосон авч үнэхээр их санснаа хэлээд түүний ямар нэг зүйл өөр болсныг анзаарах ба тэдний нохоо эзэн биш болохыг мэдэн Эни рүү хуцаад байдیں۔ Гэтэл аав нь түүнийг нэг хүнтэй танилцуулах гэж байх ба Чесигийн хэлж буугаар бол Мередит хэмээх залуухан сурвалжлагч тэдний усан үзмийн талбайг сурталчилахаар ирсэн ч эдлэнгээс нь болоод түүний аав Никийг ургалаад авсан болохыг тайлбарснаар аавтайгаа дөнгөж уулзсан Эни маань томоохон асуудалтай тулгарч байгаа юм л да. Ингээд аав нь түүнийг Мередиттэй танилцуулахад гаднаа худлаа ийдэг дүр хэсгсэн харваас хорон санаатай хүүхэн байгаа юм чинь. Оройн Эни маань ихэрлүүгээ залгаад аавыгаа дурлцгаад байгаа тул ээж аавыгаа яаралтай уулзуулах шаардлагатай болсноо хэлтэл Холлич болж үз аав дурлдгүй юм гэж авдیں۔ Эни үргэлжлүүлэн тэднийг бие биенээсээ салж хагасгааргүй харилцаатай болсныг тайлбарлахыг хичээдэг боловч Холли харин ээжтэйгээ хамт илүү их цагийг өнгөрөөхийг хүсэжсэн болохоор чихрийн цаас гаргаж ирэн дугаргаад утас нь асуудалтай мэт сонсхон худлаа эхлээд таслаадахнаа. Маргааш нь Энид аав нэг зүйл хэлхийг оролдох ба тэдэнтэй Мередит таарлан түүнээс чухал зүйлээ хэлсэн эсхийг асуунгаа өдийн хоол хамт итгэхийг санал болгодог боловч нэг охинтойгоо хамт итгэхийг төлөвлөсөн талаараа хэлснээр аниулсан Мередит тэднээс холдсноо туслахтай хандан би эхлээд энэ хоёр нүртэй бяцхан амьтныг охидын сургууль руу явуулах болно доо гэж яддаг шүү. Үүний дараа нэг охинтойгоо ярилцахыг хичээн Мередитийн талаарх бодлыг асуутал манай хүн ч өөрийнх нь бодол ямар хамаатай гайхаж буугаа хэлээд гэрлүүгээ уралдъя гэсээр ярианаас нь зүхтаад явчихнаа. Гэртээ ирээд Эни маань хөөхий яах учраа олохгүй амдаа үгсээр зогсдол Чеси байсан байж тааран түүнээс нэг л өөр байгаа талаар нь асуугаад за мартаа чи тэр байх боломжгүй шүү дээ гэхт нь манай хүн ч өөрийгөө Эни болохоо хэлнэ. Үүнийг сонссон Чеси ч сэтгэл нь ихэд хөдлөн манай хүнийг тэрврээд түүнд зориулан гараа гарган хоол хийхээр явдаг. Аав нь харин түүний араас ирээд яриагаа үргэлжлүүлэн Мередитийг гэр бүлийнхээ нэг гишүүн болгох гэж буугаа хэлтэл Эни ч үүнийг нь сонсоод үнэхээр гайхалтай санаа байна. Миний мөрөөдөл биелэх нь би өргөлж игчтэй болохыг хүсдэг байсан гэд хөөхөн аргалах гэж үтсэн ч аав нь түүнийг буруу ойлгосныг тайлбарлаад Мередиттэй гэрлэх гэж буугаа хэлтэл манай хүн ч сандарсандаа Францаар баахан шулганж эхэлдэг. Аав нь харин охиноо Францаар ярьж бүг хараад хэсэгтэл гайхан түүнийг тайвширахыг санал болготол Эни маань уурлаад гараад гүйчин штэ. Удалгүй Мередитийг эрэхтэн нэг түнд Холлиг хурмын мэдээг сонсоод хүн дээр хүлээж авсан тухай хэлтэл Мередит ч би түүнтэй ярилцаад үзье гэсээр явдیں۔ Тэгснээ Эни дээр очиод ятгах гэж оролдтол манай хүн ч түүнийг аавтаа зөвхөн мөнгнөөс болж гэрлэх гэж бүгэн нүүрэн дээр нь сайхан хилээл хайчдаг. Үүнийг сонсон Мередит дүр эсэхээ болоод түүнийг дуртаач бай, дургуйч бай, хурин болохтой л болно. Хувь тавилантайгаа эртхэн эвлэр гэж хэлдэг. Ингээд хизүүцсэн Эни маань ихэрлүүгээ тусламж хүсэн факс илгээснээр Холли Жаралтай түүнтэй ярихаар гарах ба аавынх нь хурим 2-7 хоногийн дараа болох гэж байгаа тул охид маань аав ээжигээ буцаж нийлүүлэх төлөвлөгөөгөө урагшлуулах хэрэгтэй болдیں۔ Тэгээд Холлиг уцаа таслаад гартал өвөө нь манай хүнийг Эни биш болохыг нь гадарсан байх бөгөөд Холли ч өвөөдөө болсон бүх зүйлээ тайлбарж өгнө. Өвөө нь харин гэртээ хараад түүнийг зоригжуулан бүх зүйл оройтоос өмнө ээжтэй үннийг хэлхийг хүсснээр манай хүнч баг зэрэг сандрангуй ээжтэй өөрийгөө Холли болохоо мөн цуслан дээр ихэртэйгээ танилцаад солигдсон талаараа хэлдیں۔ Ээж нь ч үүнийг сонсоод баярлах гайхахын зэрэгцэн түүнийг ч бас үнэхээр их хайрладаг болохоо илэрхийлээд ааваас нь салахтаа охидоо нэг нэгээр нь авсан талаараа хэлнэ. Ингээд манай хоёр ч аав Эни дээрээ очин буцааж бүх зүйлийг байранд нь оруулах хэрэгтэй болсноор Америк руу явхаар бэлдэж эхэлдэг. Гэтэл Лиз олон жилийн дараа нэгтэй уулзна гэхээс сандарч яах учраа нэг л олохгүй байж ах ба Холли маань аав нь түүнтэй уулзахаар тэсний адаг хүлээж байгаа гэж худлаа ярьдгаас гадна хурмынхын талаар тас нуусаар явцгаанаа. За харин энд нэг Эни Чеси нар хурин болох зочид буудалдаа ирцгийн Мередитийн гэр бүлийнхэндээ танилцж байх ба Лиз, Холли, Мартин нар маань бас энэ зочид буудалд ирсэн байдгаас гадна ээж нь сандарсандаа уусаар байгаас тааг согтуул явж эдий. Ингэж явж байхдаа Никийг сүйд бүсгүйтэйгээ байхыг хараадах нөө. Аав нь ч бүр сүнс харж байгаа аятаа гайхсаар л яваад өгдөг. Лиз жогтууд дээрээ буцаж ирээд хоёуланг нь хамтдаа байгааг хараад маш их баярлах боловч өөрт нь худлаа хилэнгийн давширсанд нь уурлаж өгөх нь ойлгомжтой. Охид маань ч аавыгаа аимшигтай эмэгтэйтэй гэрлүүлэхийн тулд ээжигээ давчирсан болохоо хэлээд аав ээж хоёроо нийлүүлэхээр тохирцгоосон талаараа хэлдیں۔
Үүнийг сонссон ээж нь Ник Паркер бит хоёрын хооронд юу ч байхгүй. Аавда намайг та хоёрыг буцааж солих ганцхан шалтгаанаар ирсэн болохыг хэлээрээ ойлгосноо гэд огтой загнаж идэг. Харин энд Джесси Мартин хоёр маань танилцсан шууд нэг нэгэндээ татагдчихж байгаа юм чи. Үүний дараа Лиз дотроо онгоолохоор сууж байхдаа Мередиттэй таарах ба тэд одоогоор бие биенээ Никийн сүйд үсгээ болон салсан ихнэр болохоо мэдэхгүй байгаа. Тэгсэн Мередит түүний гарын үсгийг хараад алдартай дизайнер болохыг таниад сүйд мэд болж хурмынхаа даашин заа хийлгэхээр холбогдохыг хүссэн ч Лиз эзгүй байсан тул боломжгүй байсан талаараа хэлээд амжнаа. Харин Лизигийн дэрснийг Ник харсан тул хайж яваад эцэст нь түүнийг олж харан ухаангүй араас нь явсаар ус руу унаж нэг ийм байдалтайгаар өмнө нь ирээд олон жилийн дараа тэд уулзах болно. Энэ үед нь манай хоёр ээжигээ яагаад энд ирсэн болохыг тайлбарлан гарч ирснээр аав нь ч бас ихэр хогтой хамттан байгааг хараад бөөн баярл болно шүү дээ. Удалгүй Мередит тэдэн дээр ямар нэг зүйлээс хоцроогүй бизгсээр хурч ирэхэд нь манай хоёр ч түүний хоёр талаас гараад ирдэг. Оройн охтууд маань ээж аавдаа гинтийн бэлэг барин тэднийг анх танилцаж байсан шиг орчин бүрдүүлээд өнгөрсөндөг сайхан цаглуугаа аялах боломж олгон яваад өгдөө. Ингээд ээж аав нь салсан шалтгааныхаа талаар анх удаа ярилцсан өөрсдөө залуу амгалан байсан тул ялахгүй зүйлээс болж маргалцснаа. Мөн Лиз түүнийг орхиж явсныхаа дараа Никийг араас нь ирнэ гэж ботсон боловч Ник харин түүний ийм бодолтой байсныг мдээгүй талаараа хэлээд одоо нэгэнд өнгөрсөн тул огтоо яах талаараа ярилцсаар суудаг. Маргааш нь болоход аав ээж нь дахиад л огтоо салгаж авч явах гэж бөг мэдсэн охид маань ижилхэн хувцлаж гарч ирээд гэр бүлэрээ аялалд явхаас нааш өөртөө хэн болохоо хэлэхгүй байгаа шийдцгээсэн байдаг. Ингээд гарцаагүй байдалд орсон аав ээж нь аялалд явахаар бэлдэж байхад нь Мередит ч үүнийг нь сонсоод галзуурах шахчихдээ Лиз харин байдлыг анзааран өөрийнхөө оронд Мередитийг явуулахар болоодохноо. Төлөвлөгөөнд бүтлгүйсэн охид маань замдаа Мередитийг хөөхөн чадаастай. Усны савн дээр нь гөрүүл тавиад өгтөл хашгирч ойрлоод бөөлөн болох нь ойлгомжтой. Мередит ч бас тийм амархан буугаад өгчлгүй буцаж очиод хайрыг өстө хашраандаа л гэж үдэг. Тэгсэн манай хоёр нөгөө гөрүүлээ түүний толгоон дээр сэмхэн тавьсан байж таарнаа. Харин оройн Мередитийг унцсан хойгуур эхрүүд түүнийг хийлдэг гуцтаан чирсээр нуурлаад үлхээд хөвүүлээд ихтий. Өглөө нуурын голд сэрсэн Мередит ч уурлаж орилсоор ирээд өөрийг нь эсвэл тэдний аль нэгийг сонгохыг шаардахад нь аав бол одоо эргэлзэх зүйлгүйгээр охтуудаа сонгоно штэ тэ. Ингээд аяллаас гурлаа буцаж ирэн Мередитийг огт нь уурлуулсан болохоор сүүгээ цуцлсан тухайгаа Лизд хэлэн буруу зүйл хийсэнд нь огтоо шийтгэсээр орж ицгэнэ. Харин оройн нэг охтоо оронд нь оруулсныхаа дараа Лизэд дарсныхаа агуулгаа харуулнгаа хоорондоо ярилцаж одоош бие биедээ сэтгэлтэй байгаагаа мэдэрцгээх боловч Лиз харин бусаж нийлэхдээ баг зэрэг итгэлгүй байгаад байдаг. Маргааш нь манай дөрөвч бие биетэйгээ гунигтайгаар салах ёс хийцгэн энэ ээжтэйгээ англи руугаа буцах болно. Гэтэл тэдний гэртээ ирэл хоолын өвөөгийнхөө суудал дээр байж ах ба та нарыг явснаас хойш 30 минутын дараа бид та нарыг хоёр дахь удаага алдаж болохгүй гэдгээ ойлгосон юм гэж хэдий. Удалгүй нэгч Лиз тандан түүнийг дахиж алдахыг хүсэхгүй байгаагаа хэлснээр охтын маань төлөвлөгөө эцэст нь амжилттай бүтэж үнэхээр жаргалтай харагдцгаанаа. Хэсэг хугацааны дараа ээж аав нь дахин хурмаа хийж тэдний хурман дээр Мартин боломжийг ашиглан Шэсид гэрлэх санал тавьж манайхэд бүгдээрээ л хөөрхөн аз жаргалтай байгаагаар кино маань төгсөж байна. За өнөөдрийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дарахаа мартаоцай. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай.